Хүчтлийн хувьд одоо яриад үзэх юм бол нийтдээ нэг энэ хороонд нэг 8 трансформатор байгаа. Үүнээс болохоор нэг 4 нь хэвийн үйл ажиллагаатай, 3 нь хэвийн бус үйл ажиллагаатай, нэг нь одоо хүчтлийн уналттай байна. Сонгон хайрхан дүүргийн 23 дугаар хороо бол цахилгааны хүчтлийн уналт ихтэй газар. Үүнээс болоод өрхүүд маань, айлууд маань бол бас цахилгаанаа хэрэгжилж чаддгүй юм нөхцөл байдал байсан. Үүнийг би яг 1 жилийн хугацаанд судалж үзээд энэ асуудлыг хэрвээ сонгох юм бол шийдвэрлэнэ гэдгийг бас мөрийн хөтөлбөртөөрөө тусгаж өгсөн. Үүний үр дүнд өнгөрсөн хугацаанд улсын төсөвт энэ асуудлуудыг шийдвэрлүүлэхээр олон хүслийг илгээж явсны үр дүнд бол улсын төсвөөр яг энэ 23 дугаар хорооны одоо бас харагдаж байна л да. 19-өөс 29 дугаар гудамж, 42-оос 45 дугаар гудамж, 59-өөс 65 дугаар гудамж, 35 АБ, 69 Б, 80, 83, 84 дугаар гудамнуудыг бол цахилгааны хангамжийг сайжруулах асуудлыг бол бас шийдвэрлүүлэхээр улсын төсөв суулгаж өглөө. Нийтдээ бараг 26 гудамж дээр чинь 7-800 гаруй айл асуудал бол ингэ шийдвэрлэх гэж. Тэгэхээр 23 дугаар хорооны хувьд бол манай энэ 23-ийнхан бол ямар нэгэн цахилгааны хөгжил уналт байхгүйгээр одоо цахилгаанаа хэрэглэх бүрэн дүүрэн болцоо бүрдлээ. Тэгээ энэ ажил бол эхлээд үндсэндээ ингэ дуусч байна. Улаанбаатар хотын гэр оролтын хүчтэй уналт болон цахилгаан хүчинд холбогддог байгаа айл өрхүүдийг холбохын тулд 2017 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтад 14 тэрбумын 41 багц ажил зарлагдсан байгаа. Эндээс сонгон хайрхан дүүрэгт 15 багц 52 объект дээр ажил хийгдэж байгаа. 23 дугаар хороон дээр бол 3 объектын дээр ажил хийгдэж байна. Нийт ажлууд 7 сарын 7-нд болон наадмаас өмнө дуусгаар төлөвлөгдөж ажиллаж байгаа.